байж дахиад виз гараагүй. Ааха. Битгүй таны харж яснаас болсон юм шүү. Гэхдээ яг хөө ямар ч худлаа ирэх боломжгүй хамаг мэдээлэлт нь байж л хэдэм юм. Тийм ээ тийм. Виз ч гараагүй юм тий. Ягаас гараагүй. Тийм. Ягаад гараагүй? Би нөгөө нэг өмнө ингээд солонгост очиж байгаа тэгээд хугацаагаа хэтрүүлчихсэн байхгүй. Тэгээд дараа нь ийм юм болно гэдгийг юусэн мэдээгүй. Тэгээд гэсэн чинь амар танаас болчихсон юм байна. Сэмэнэ World Digital мөн. Аасан мөн танах элчгийн визийн план бүрдүүлж өгдөг газар мөн. За. Танаа офисны хааны юм бол өнөөдөр уулзах боломжтой болов. За. За. Хаяга мессежээр авчих. За. Яа, салгас явчих. Ой, хоёр цаг чимээс гарчих юм байна. Би түгсэн юм. Гараагүй. Яагаад би бүр ойлж байгаа юм. Яг уу. Ингээд диний юм байна. Тэгээд юу виз авах хүмүүсийн визийг нь баттайгаад амжилтаар гаргаж өгөх тиймэрхүү байгууллага. Энэ бол 15 оноос хойш үйл ажиллагаа явуулсан. Тэгээд та нар ямар шалтгаанаар ил авах гэж байгаа вэ? Та нарын виз чи яагаад гараагүй вэ? Шалтгаан эхний эзэнд бол таагаар $500 өгнө. $500-т болохоор яг бүртгэлийн орамжинд орж байгаа. Тэгээд араас нь болохоор $1500 өгөөд дараа нь үлдсэнийг нь бүгд ингэ өгөх хэрэгтэй. Яг юм гурав та нар энэ дээр одоо бүх хэмжээнд дээр хэрэггүй байгаа. Тэгээд эндээс харчих. Ер нь баталгаатай үстэй бид гур болоод үнээр хаширч байна. Баталгаатай байна. Бичиг баримтны бид хэд ямар бичиг баримт энэ дээр дуртай байна. За шаардлагатай бичиг баримтын хувьд бол мэдээж ойлгомжтой 5 хэмжээтэй визний зураг харин гадаад паспортын хувьд бол шинэ гадаад паспорт авах хэрэгтэй. Яагаад гэвэл шаард оруулсан паспорт бол хийж гаргаж болохгүй. Тэгээ мэдээж иргэний урилга оршин суугаа хаяад тодорхой тиймэрхүү нийтийн юм гаргуулна. Энд дурдсан байгаачлан хил таасныхаа та нарт одоо ямар нэгэн байдлаар хууль зөрчил эсвэл баригдсан тохиолдолд буцаад манай байгууллага хариуцлага хүлээхгүй гэсэн ийм гэрээ байгаа. Яагаад гэвэл бидний үр бол та нэг хил дарга дагуулж өг. Харин цаашаа бол яхан мэдээж та Ашгуудын ингээ виз гарчлаа ч ийм амаргүй байсан. тий 7 өдрийн дараа одоо хойд ингээ очсон байна. Оо, Андрей Би элчгийнхаа ярилцлаганд хийсэн бэ. Ноо мэдцэн. яана хатдаг яах Мэдгүй. Тэгээ юм тавд яасан. бид одоо ингээ 7 өдрийн дараа сонсчихсон шүү. Тэгээд би яах юм бэ? Би бас юу ч тийм газарлан буцаага залгаад Болгон ч уцсан холбогдохгүй байсан шүү дээ. өөр дугаар байгаа юм болоо. Байхгүй яагаад гэвэл оо ингээд нэг дугаар энэ шинэ төстэй. Яна ямар балай юм бэ? Холбогдож гин үү? Яна ямар балай юм бэ? Холбогдохгүй шүү. Яа. Өөстө мөнгөчгүй, визчгүй гадагшаач явсан юм байхгүй. Шал дэмий юмд оролцолтлоо шүү. Өөстө дахичл юм хууль бус юмтай оролцох болов.